тэр бүмтнүүдийн одоо хүндий гэх юм уу одоо гудамж байдаг. Тэгээд тэн дээр дэлхийн хамгийн үнэтэй үйл хөдлөлгүүд байдаг. Тэгээд тэрний үйл хөдлөлгүүдийг үнэтэй болгож байгаа нэг зүйл бол Central Park байдаг. Тэгээд Central Park-ийн view, Central Park-ийн орц гарц байдаг. Тэгээд тэрнтэй адилхан Монголын Central Park бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн 916 талбай тэр гоё ногоон бүтээн байгууламжийн яг баруун талд энэ их том орчмын одоо цэвэр агаарыг одоо энэ оршин суугчтай шууд ширлэх одоо боломжийг олгож ийн гэдэг бол байр худалдаж авахаас илүүтэй яг энэ нөгөө амьдралынхаа чанар хэв маягийг л илүү зорж одоо худалдаж авч байна л гэсэн үг. Skypark төсөл за яг анхнаас нь аваад үзэх юм бол мэдээж ирээд дотоодын маркетинг судалгаан дээр бол үндэслэлсэн. Тэгээд судалгаагаа хийгээд үзэж байхад бол ногоон байгууламж дээр цагаа өнгөрүүлэхийг хүсдэг ч гэсэн ногоон байгууламж ер нь бол нэлээд дутагшилтай байд юм байна. Гэх мэтлэн олон төрлийн юм дутагшилтай байгаа гэдэг юм мэдээллүүд, дүгнэлтүүд гарч ирж байсан. За тэгвэл эдгээр бүх дутагдaltaй байгаа эсгүүдээ бид нар яаж нэг төслөөр дамжуулан хүмүүстэй одоо амрах хэсгийг нь гаргаж өгөх ч юм уу те эсвэл худалдаа авалт хийх, цагаа өнгөрүүлэх, найзуудтайгаа ханги аут хийх ч юм уу тийм газруудыг нэг доор яаж зохицлох вэ гэдэг энэ олон судалгааны үндсэн дээр Skypark төслийг бол анх хөгжүүлж гаргаж ирж байсан. Place branding гээ дотроо байдаг building branding гэж байдаг. Жишээлх юм бол Burj Khalifa, Marina Bay Sands бүгд iconic дэлхийн барилгууд байдаг. Тэгээд Монголд бас яг дараагийн тийм iconic төсөл бий болж байгаа учраас тэр төсөлд яг өөрийн гэсэн iconic branding байх хэрэгтэй. Ялангуяа харагдах байдлаас гадна өөрийн мэдрэгдэх байдал, за branding feeling, branding зан чанар гэдэг зүйл нь бас маш өрмөц байх хэрэгтэй байдаг. Тэгээд Монголд цөөхөн ийм төрлийн төслүүд өмнөх хугацаанд хэрэгжижсэн. За тэгээд дараагийн яг ийм том төсөл учраас бид нар өмнөх хэрэгжижсэн төслүүдээс ялгарх байдал, харагдах байдал, мэдрэгдэх байдлыг өөр гаргаж ирэх гэж ажилласан. Нью-Йоркт Business Row гэдэг нөгөө тэр бүмтнүүдийн одоо хүндий гэх юм уу одоо гудамж байдаг. Тэгээд тэн дээр дэлхийн хамгийн үнэтэй үйл хөдлөлгүүд байдаг. Тэгээд тэрний үйл хөдлөлгүүдийг үнэтэй болгож байгаа нэг зүйл бол Central Park байдаг. Тэгээд Central Park-ийн view, Central Park-ийн орц гарц байдаг. Тэгээд тэрнтэй адилхан Монголын Central Park бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Skypark төслийн хамгийн надад таалагдсан нэг юм бол байршлага. Юу вэ гэхээр 916 талбай тэр гоё ногоон бүтээн байгууламжийн яг баруун талд одоо бүтээн байгуулалт нь босч байгаа байхгүй юу? Тэр бол өстой үнэхээр гоё. Яагаад тэгэхээр ногоон байгууламж гэдэг чинь ингээд гоё цэвэр агаар бол үнэхээр бүрөөстэй хангалттай авна гэдэг утгаараа надад бол хамгийн нэгдүгээр цэвэр агаар бол маш чухал. Надад яг таалагдсан нэг хоёр гоё юм байгаа. Нэг нь болохоор оршин суугчд бол хүмүүсийг үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү гаргасан одоо гүүрэн гарц байгаа. Гүүрэн гарцны яг дугуун замтай шийдэж өгсөн нь бол надад бол нэлээд тийм хүүхэд залуустай ээлтэй санагдсан. Тэгэхээр шууд одоо байгууламжаасаа гараад одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү орж байгаа яг энэ шийдэл бол одоо энэ барилгын Монголд байгаа бусад бүх лагши болон бусад бүх дээд зэрэглэлийн төслүүдээс хамгийн сонирхолтой болон хамгийн өрмөц ялгамшин шанар нь болж байгаа. Тэгэхээр яг энэ хүрээлэнгийн одоо бараг л 1000 га газар байна. Тэгэхээр энэ их том орчмын одоо цэвэр агаарыг одоо энэ оршин суугчтай шууд ширлэх одоо боломжийг олгож ийн гэдэг бол байр худалдаж авахаас илүүтэй яг энэ нөгөө амьдралынхаа чанар хэв маягийг л илүү зорж одоо худалдаж авч байна л гэсэн үг. Энэ төсөл маань зөвхөн орон сууц худалдаа авч байгаа хэрэг биш, харин ирээдүйд үн цэн нь өсөх бодит хөрөнгө оруулалт болон амьдралын чанарыг хамтд нь бүрдүүлж буй боломж гэж харж байна. Тиймээс бид орон зайн төлөвлөлт, байгалийн гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тав тухтай дотоод орчин зэрэгт онцгой анхаарлаа хандуулсан ба. Байгалийн мэдрэмжийг бид нар дотоод орчин шингээж өгснөөр илүү тайван, илүү үн цэнтэй ур амьсгалыг бүрдүүлэхийг зорьсон болол Skypark төслийн гол онцлог нь хүний хэрэгцээг зөвхөн үйлчлэгээний түвшинд биш, мэдрэмжийн түвшинд хангахыг зорж бид оршиж байгаа юм аа. Бид нар бас өнгөний хувьд гэх юм бол дандаа
тэнгэрийн өнгийг авч утсан. Мандж байгаа тэнгэрийн нар, жаргаж байгаа тэнгэрийн нар, за тэгээд яг үдийн тэнгэрийн нар гэдгээр бид нэр тэнгэрийн нарны өнгүүдийг кодчилж байгаад харж агаад за тэгээд тэрийг брэнд өнгөө болгож буулгасан байгаа. Би өөрөө бол өглөөний хүн байхгүй. Тэгээд өглөө ингээд гоё нар мандж байгааг харах дуртай, орой нар жаргаж байгааг харах дуртай. Тэгээд энэ Sky Park төслийн нэг онцлог зүйл бол харууц байгаа. 360 градус ингээд бүр ингээд хотыг тэр чигт нь үндэсний цэцэрлэг хүрээлэн тэр чигт нь ингээд харах тэр харууц надад маш таалагдсан. Тэгээ үндэсний цэцэрлэг хүрээлэн рүүгээ ингээ харцсан. Тэр вьюиг одоо баг хинч одоо үнэлж чадахгүй л гэж бодож. Тэгээд мэдээж чинь жилийн дөрвөн улирлыг бас ингээд харах боломжтой. Одоо зуны гоё ногоон тэр гоё байгууламжийг ингээ харчих юм байна. За тэгээ өвөл ингээд гоё цав цагаан ингээд эргэн тойрон цав цагаан тэр гоё орчин харах юм байна. Намар тий гоё шаргал улаан тэр гоё өнгийг харна тий хавар бас ингээд бас гоё өдөг штэ тэр болгоныг харна гэж ингээд дотроо төсөөлө бодсон чинь харууцын хувьд бол надад маш гоё санагдсан.